Хүүхдүүдээ цээжнийхаа зүүн тал гарын хаалгаараа дараад үзтээ ямар нэг зүйл мэдрэгдэж байна уу? Энэ бол зүрхний цохилт. Зүрхний тухай зүрх хэрхэн ажилладаг талаар сонирхолтой хэдэн баримтыг хамтдаа үздэцгээе. Зүрх бол хүний биеийн хамгийн чухал эрхний нэг бөгөөд биднийг амьд байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Атгсан гарын хэмжээтэй адил зүрх нь цээжний хөндийн зүүн талд өвчүү ясны яг ард нь байрладаг. Зүрхийн гадна талаас нь хавирга баган нуруу хамгаалж байдаг. Зүрх бол цусны эргэлтийн үндсэн хэсэг юм. Энэхүү тогтолцоогоор цус нь зүрх рүү мөн зүрхнээс биеийн бусад хэсэг рүү тасралтгүй эргэлдэж байдаг. Цусны эргэлтийн тогтолцооны ачаар хүчил төрөгч шимт хичээлийн бодис хүний биеийн эд эс бүрд хүрч очдог. Энэ тогтолцоо нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд эхнийх нь цусны судас буюу артер, вен, хялгасан судсыг хилдэг бол хоёр дахь нь зүрх юм. Биеийн бусад булчингаас ялгаатай нь зүрх өөрөө агшиж бас суларч чаддаг. Өөрөөр хэлбэл чи зүрхээ агшаа эсвэл сулруулъя гэж хичээх шаардлагагүй. Аяндаа л өөрөө цоглоод байдаг. Үүний нууц нь зүрхний агшаалтыг ургал мэдрэлийн тогтолцоо гэх бүтэц удирдах байдаг. Хоногийн 24 цагт хүний зүрх дунджаар 115 мянган удаа цохилдог бөгөөд хүний биед 5 литр орчим цус байдаг. Энэхүү цус 24 цагт 19 мянган км зам туйлсантай тэнцвэр уртыг туйлдаг. Энэ нь Монгол улсын хил дагуу 2 удаа тойрсонтой тэмцэх юм. Гайхалтай байгааз?